40-оос дээш насныханд тодорхой хэмжээний бие физиолог, эрүүл мэндийн хувьд тодорхой хэмжээний өөрчлөлтөнд орж идэг юм байна л да. Гэтэл хүмүүс энийг ажлын ачаалал, ядаргаа, стресс юм уу ингээд төр зүрийн асуудлаа гэж ойлгож яваад идэг. Гэтэл энэ цаанаа эрүүл мэндийн нэлээдгүй өөрчлөлтөнд оруулж байгааг хүмүүс бас анзаардаггүй, тэр болгоо анзаардаггүй байгаад идэг. Энийг сануулгах зорилготойгоор дараах 10 асуудлын талаар ярих гэж бодоод өнөөдрийнхөө дугаарыг хүргэж байгаа юм шүү. За тэгэхээр хамгийн ихэнд ер нь ямар асуудал 40-оос дээш насныхын тохиолдод байна вэ гэхээр энэ цусны даралт ихсэх гэж. Зарим хүмүүс энэ цусны даралт ихсхийг ерөнхийдөө энэ сайн мэддэггүй, шилэн хүзүүгээр нөхшөөддөг, толгой нүвдөөддөг, үе дотор нь муухай оригдог, зулаагаар нь халуун оригдог, толгоолоо орой халуун оригдог. Иймэрхүү зовөр илэрдэг л дээ. Тэгтэл хүмүүсийг энийг бас нэг сүйттэй асуудал гэж хүлээж авдаггүй, бас ажлын ачаалал юм уу, удаан сууснаас болоод иймэрхүү асуудал өртөөд байна гэж ойлгоод байдаг. Гэтэл цаанаа бас энэ цусны даралт ихсэх гэдэг өөрчлөлтөнд орсон байж байгаа. Даалангуяа энэ бөөрийн асуудалтай юм уу, энэ зүрхний асуудалтай, эсвэл удаан сууснаас болоод энэ цусны эргэлтийн зүрх судасны үйл ажиллагааны алдагтанд орсноос болоод энэ даралт ихсэх гэдэг өөрчлөлтөнд орсон байдаг. Энийг бас хүмүүс мэдэхгүй, хэд удаан сууснаас болоод байна, бас ажлын ачааллаас болоод байна, нойр муутай явдгаас бас болоод байна ч гэдэг юм. Иймэрхүү бас тоохгүй бас асуудлаар бас тоохгүй яваад идэг. Тэгтэл энэний цаад шалтгаан нь бол энэ цусны даралт ихсэх гэдэг өөрчлөлтөнд орсон байж байгаа. Энэ бүр хүндрээд ирэх юм бол одоо 40-оос дээш насныхан гэхээс илүү энэ үеэс ахуулаад цаашаа 50, 60 нас хүртэл архаг цусны даралт ихсэх хин эхлэл бол энэ үеэс эхлээд тавигдаад эхэлсэн байдаг. Тийм учраас хүмүүс бас энийг анхаарах хэрэгтэй. Шилэн хүзүүгээр нь хөсөж гэнэ үү, толгойроо халуун өргөж гэнэ үү, үе дотор муухай өргөж гэнэ үү, стресс бухимдал үүсэж гэнэ үү, нойрондоо муу байгаад байна уу ч гэдэг юм уу. Иймэрхүү асуудлуудыг бас нэг анзаараад, шинж тэмдгүүдийг бас анзаараад үзэх хэрэгтэй. Энэ чинь нөгөө явандаа энэ цусны даралт гэдэг ихсэх, архах цусны даралт ихсэх гэдгийн үрдэл үе энэ наснаас эхлээд тавигдж идэг шүү. Тэрнийг бас анхаараарай. Тэгэхээр энэ цусны даралт ихсэх гэдэг өөрчлөлтөөс ер нь яаж салах вэ? Энээс одоо яаж ангижрах вэ гэхээр байнгын удаан суудаг асуудалтай, ажлын дээр байнгын суугаа ажил хийдэг ийм хүмүүс бол хөдөлгөөний дутагдалтанд орсон байж байгаа. Тийм учраас өдөртөө тодорхой хэмжээгээр одоо өглөөдөө юм уу оройдоо 30-аас 60 минутын эрчимтэй дасгал хөдөлгөөнийг амьдралдаа бас бий болгох хэрэгтэй. Энэ наснаас эхлээд тэгж чадах юм бол бас энэ цусны эргэлтийг сайжруулна, хэсэг газрын цусан хангамжийг сайжруулна гэдэг. Тэгээд даралт ихсхийг бас бууруулдаг гэж. За тэгээд дээрэс нь энэ даралт ихсэх чинь бол нэг 3 шалтгаантай байгаа ш. Зүрх судасны үйл ажиллагаа, тэгээд дээрэс нь бөөрийн үйл ажиллагаа алдагдсанаас захын судасны нарийсл юм уу хатуурлаас шалтгаалсан гэж. Тэгэхээр энэ шалтгаануудын аль нэг нь байна. Энийг бас үзүүлээд даралт ихсээд идэг юм зовөр ихсэрсэн бол энэ үеэс ахуулаад энэ бөөр өөрчлөлттэй байгаад байна уу, зүрх судасны үйл ажиллагааны алдагдaltaй байна уу гэдгийг бас эмчид үзүүлээд бас тодорхой хэмжээний зөвлөгөө аваад үзэх хэрэгтэй. Тэгээд даралтаад тогтмол үзэж хэвшиж байх хэрэгтэй. Дээрээс нь хит их давстай хоол унд иддэг бол, хит их тослог хоол унд, хит их өөх тостой хоол унд иддэг бол энийг бас багасгах хэрэгтэй. Тэгж чадах юм бол энэ даралт ихсэх гэдэг зөвөөс бас ангижирч чаднаа. Цөсний чулуу, цөсний хөтгөрөл гэж. Ерөнхийдөө 40-оос дээш насныханд бол монголчуудын хувьд бол дийлэх энэ наснаас эхлээд цөсний чулуу үүсэх, цөсний хөтгөрөл үүсэх эрсдэлтэй болж эхэлдэг. Яагаад тэгэхээр энэ 20-30 наснда ингээд хамаагүй хоолж явсан, тогтмол цагт хоолдгүй, эрүүл зөв хоолдгүй, өөх тостой хоол ундны хэрэглээ их байсан. Энэ ингээд удаан хугацаанд ингээд дамжиж явсаар байгаад ерөнхийдөө манай монголчуудын хувьд 40-оос дээш насныханд энэ цөсний чулуу үүсэт эхэлсэн байждаг. Цөсний чулуутай болцсон. Тэгэл энэ үеэс эхлээд цөсний чулууны зовөр илрээд эхэлсэн байждаг шүү дээ. Баруун хавирганы нуман доогоор ингээд хатгуулж өгдөг, ард баруун далны доогоор хатгуулж өгдөг. Үе гашуун өсгөл усаар гулигдэг, цээж хорсдог, аманд гашуун хамт амтагддаг гэдэг юм. Ийм зовөрөд энэ үеэс эхлээд дийлэх мэдрэгдэж эхэлдэг хүмүүст. Тэгэхээр энэний цаад шалтгаан бол ерөөсөө энэ цөсний чулуу, цөсний хөтгөрөл үүссэн байдаг. Энэ зовөр ус байж идэг шүү. Тэрнийг бас анхаарах хэрэгтэй. Аль болохоор энэ үеэс эхлээд энэ хоол ундны дэглэмтэй тогтмол цагт хоолдог, багаар хоолдог, багаар ойрхон хооллохыг бол ер нь их зөв хооллолт гэж үздэг болчиход байгаа шүү дээ. Ходоодонд их ачаал үүсэхгүй ийм байдаг.
За тэгэхээр ер нь энэ зүсний чулуу, зүсний хөтгөрлөөс энэ үеэс эхлээд ерөнхийдөө сэргийлж өөрийнхөө эрүүл мэндэд бас сайн анхаарч явах хэрэгтэй. Гурав дахь энэ асуудал бол ер нь энэ элэг өөхлөлтийн асуудлууд бол дийлэхтэй 40-с дээш насныханд бол дийлэх мэдэгдэж эхэлсэн байждаг. За тэгэл элэгний хит их өөхлөлтөөс болоод элэгний эсийн задралч гэдэг юм иймэрхүү даймжирсан хүндэл хэлбэрийн өвчлөлүүдийг бас үүсгэж идэг. Элэгний асуудлууд, элэгний янз янзын асуудлууд гэл ингээл зөндөө олон төрлийн өвчлөлүүдийг бол энэ үеэс эхлээд үүсгэж байгаа шүү дээ. За тэгэхээр ер нь архины хит их хэрэглээтэй хүмүүс тогтмол одоо байнгын одоо 7 хоногт 1-2 ч юм уу, сардаа 1-2 ч юм уу гэл ингээл тогтмол ингээд архины алкоголын төрлийн хэрэглээ өндөртэй хүмүүс бол бас энэ элэгний өөхлөлтөнд өртөх магадлал ихтэй байж идэг. За тэгээд хит их тослог хоол унд идэж удаг хүмүүс. Тэгээ байнгын суугаа ажилдаа юм уу эрүүл нэг зөв дасгал хөдөлгөөн хийдгүү ийм хүмүүс бол бас энийг элэг даалгавар элэггүй энэ хэвлийн хөндийн эргэтнүүдийн өөхлөлт хэвлийн өөхлөлт маш ихтэй болсон байж байгаа шүү дээ. Энийг бас анхаарал үзэх хэрэгтэй. Тэгэхээр энээс одоо яаж салах вэ гэхээр энэ сахар жихэрлэг ундаагаа ер нь багасгах хэрэгтэй. Хит их тостой хоол унд иддэг бол энэ үеэс эхлээд ер нь багасгаж явах хэрэгтэй. Тэгвэл 40-с дээш насныханд голцоо одоо нэг 30 настай, 20 настай нэг өсвөр настай насны үе шиг хит их бодисын солилцоо өндөр явагдахгүй ийм нас болчдөг. Тийм учраас аль болохоор энэ баг багаар хоолундаа зөв идэхгүй бол тэгээд хит их шарсан уурсан тослог хоолундыг хорж шүлтэй хоол ч юм уу амархан шингэдэг хоол унд идэхгүй бол 40-с дээш насныхны энэ бодисын солилцоо ер нь өндөр биш буураад эхэлсэн нас болчдөг. Тийм учраас энэ аль болохоор энэ хоолтондоо бас анхаарч явах хэрэгтэй. Даалангуй энэ Монгол ирчүүд энэ наснаас эхлээд өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч бас зөв зохистой хоолж явахгүй бол одоо ингээл манай монголчуудын дунд 40-с дээш насныхаа хэвлийн таргалтай гүзээтэй ирчүүд бол одоо маш их болсон байж шít. Ингээл гадуур явж байгаа ирчүүдийн бол дийлэх нэл том гизтэй ингээл ийм ирчүүд болсон байж байгаа. Бас энийгээ бас анхаарах хэрэгтэй. Эн чинь тэгээд яваанда хэвлийн хөндийн өөхлөлт, элэгний өөхлөлт гэдэг чинь элэгний эсийн задрал тэгээд дээрээс нэлгэний хатуурлж гэдэг юм уу олон даймжирсан хүндрэлсэн асуудлын эхлэл бол энэ үеэс эхлээд тавигдаад эхэлждэг шүү. Тэгэхээр бас энийг анхаараарай. Дөрөвт нь бол сая түрүүний ярьсан энэ хэвлийн хөндийн эрхтнүүдийн энэ хэвлийн таргалалт, хэвлийн хит өөхлөлт гэж. Энэ бол одоо бас их болчиход байгаа түрүүнд бас хэлсэнтэй бас уялдаад. Тэгэхээр тийм учраас аль болохоор энэ хэвлийн таргалалт ихтэй хүмүүс энэ чихэрлэг хоол хүнс, хит их гурлан бүтээгдэхүүн. Одоо манай монголчуудын хувьд бол одоо энэ цөв их иддэг, хоёрдугаар хоол их иддэг, гурлан бүтээгдэхүүн их иддэг. Эн чинь бол тэгэл хэвлийн хөндийн эрхтнүүдийн таргалтыг бол шууд үүсгэж идэг шүү. Тийм учраас аль болохоор энэ хоолтондоо зөв эрүүл нүүрс ус идэж явах хэрэгтэй. Амархан шигдэг хоол ундыг идэж явах хэрэгтэй. Тэгээд дасгал хөдөлгөөнийг бол энэ наснаас эхлээд байнгын тогтмол болох хэрэгтэй гэдгийг бол анхаараарай. Тэр нэг фитнест явж байгаа юм уу дасгал хөдөлгөөн хийж байгаа хүмүүс бол хэд их булчинтай болох гэж яваад байхаас илүү эрүүл мэндтэй энэ зүрх судасны үйл ажиллагаа сайжруулах, бодисын солилцоогоо сайжруулах зорилготой л дасгал хийж байгаа шүү дээ. Тэр хүмүүс ингээл нэг булчинтай болох зорилготой дасгал хийгээд байна гэж ойлгоод байдаг. Ялангуяа 40-с дээш насныхан тогтмол дасгал хөдөлгөөн бол заавал хийж хэвших хэрэгтэй. Тавт нь болохоор энэ нойрны асуудлын 40-с дээш насныханд бол мэдэгдээд эхэлсэн байж байгаа. Шөндөө сайн унтаж амарч чаддаггүй. Унтсан ч гэсэн өглөө унтаагүй юм шиг ядарсан сэрдэг. Иймэрхүү асуудал 40-с дээш насныханд бол илбэг байждаг. Шөндөө нойрон сэрвэлзээд байдаг. Тэгэхээр энэ нь бол хэд хэдэн асуудлууд байна л да. Яг уу ингээд зарим улсуудын хувьд бол сэтгэлийн хэд их ачаалал, стресс гэдэг олон шалтгаан бол байж идэг л да. Тэгтэл энэ бол насны бас нэг онцлог байж байна. Манай монголчуудын хувьд бол бас өмнөх дугаар дээрсэн энэ 40-с дээш насныханд бол хөгшрөлтийн процесс бол явагдаад эхэлсэн байж та гэж. Тэгэхээр нэг хөгшрөлтийн энэ байдалд ороод эхлэхээр энэ уламжлалт тангаа хонд энэ наснаас эхлээд хий аривдж хий хөдөлж эхэлдэг нас гэж үздэг. Тэгэхээр хий хөдлөөд ирэхээр энтэй уялдаад нойр сэрвэлздэг, өтгөн хатдаг гэдэг олон зовируудаага дэлгэрч идэг. Зүрх судасны үйл ажиллагаа алдагддаг гэдэг юм уу, сэтгэл санааны докторгүй байдал гэдэг юм уу, эмэгтэйчүүдэд энэ сарын тэмдгийн хямрал, эрт цэвэршилт гэдэг энэ үеэс эхлээд явагдаж эхэлж идэг. Тэгэхээр энэний нэг
тал нь бол нойр сэрүүлзэх, нойрондоо муудах байдаг шүү. Тэрнийг бас анхаараарай. Тэгэхээр аль болохоор энэ шөнө унтахаас өмнө утасны хитэх хэрэглээ, хурц гэрэлтэй орчинд байхаас бас зайлсхийгээд бүдэг гэрэлтэй орчинд утас үзэхгүй, тайван сайхан унтаж амарж явах хэрэгтэй. Аль болохоор унтахаас өмнө хийдэг нэг сайн зуршилтай болох хэрэгтэй гэж байна ш. Тодорхой хэмжээний дасгал хийдэг юм уу, ном уншдаг юм уу? Иймэрхүү зуршлыг бий болгочих юм бол энэний дараа ингээд сайхан унтаж амардаг, иймэрхүү рефлекс тогтчихдог. Тэгэхээр бас нэг тал нь бол энэ нэг биеийг хитэх ядраахгүй, булчингийн үйл ажиллагааг ажилуулахгүй, булчинг ажилуулахгүй бие махбодыг ингээд ядраахгүй болохоор бас шүн сайн унтаж амардгүй юм бас тал байж байгаа. Тэрнийг бас анхаарах хэрэгтэй. Тэгэхээр нэг иймэрхүү юмнууд байна. За тэгэхээр аль болохоор энэ нойрны асуудалтай хүмүүс сайн унтаж амарж байхгүй бол 40 наснаас эхлээд нойр сэрвэлздэг хүмүүс 50 нас, 60 настай болоод ирэхээр ерөөсөө архаг нойргүйдэлтэй болчдөг. Иймэрхүү асуудлыг бас үүсгэж идэг шүү. Тэрнийг бас энэ үеэс эхлээд анхаарч байгаарай. Энэ 6-аад нь бол энэ үе мөч нурууны өвдөлт бол 40-оос дээш насныхан донд монголчуудын хувьд бол дийлэх элбэг болчдөг. Над дээр ирж эмчилгээ хийлгэж байгаа, үзүүлж байгаа хүмүүсийн дийлэх нь одоо энэ 40-оос дээш насныхан энэ нуруу үе мөчний өвчтөй. Иймэрхүү болцсон байж идэг. Өвдөгний өвдлөл, том үеинүүдийн өвдөлтүүд, шохоожилтууд гэл. Иймэрхүү зөөлөн эдийн илэгдлүүдийн үе асуудал бол энэ наснаас эхлээд тавигдаж эхэлж идэг шүү. Тэрнийг бас анхаараарай. Нөгөө 20-30 наснаас эхлээл ингээл байнгын суугаа ажил хийсэн, дасгал хөдөлгөөн сайн хийдгүү, амьдралын итгэхгүй байдалтай иймэрхүү хүмүүс бол ингээл 40-оос дээш насныханд ирэхээр нуруугаар нүвдэг, хөл рүү нүвддэг гэл нурууны суудал мэдрэлийн асуудалтай ийм зовиртой хүмүүс бол маш их болцсон байж идэг штэ. Энэ үеэс эхлээд иймэрхүү үе зөөлөн эдийн холбоос эдийн асуудалтай хүмүүс бол маш их болчдөг. Тэгээ явандаа гээд 50 нас, 60 нас гэл ирэхээр үений зөөлөн эдийн хитэ хатууралтай, урагдaltaй, тэгээ дээрээс нь шохоожилттой, ясургалттай гэл 50-60 настай хүмүүс бол байж идэг штэ. Магадгүй та нар ингээ гадуур явахдаа бас анхаарч исэн байж магадгүй. Миний хувьд ингээл ажиглах юм ер нь 50 настай, 60 настай хүмүүс ингээл нөгөө пингвин алхалттай гэцэл ингээл хөлн өвдгөрөө ингээ нугардгүй ингээл нэг оцсон шуу шиг нөгөө пингвин шиг ингээл хоёр дэшээ ингээл ганхаж алхдаг болсон. Тиймэрхүү хүмүүс бол байж идэг шүү дээ. Тэд нар чинь юу болоод байна вэ гэхээр ерөөсөө л энэ 40 наснаас эхлээд энэ үе зөөлөн эдийн асуудалтай ерөөсөө анхаарж байгаагүй, тоохгүй явснаас болоод эн чинь хүндэрсээр өвдгөрөө нугардгүй, байнгын өвдөгний ингээд ясургалттай тэгэл үе солиулгачдаг юм. Иймэрхүү асуудлуудын архаг асуудлуудын эхлэл бас энэ наснаас эхлээд тавигдаад эхэлсэн байж байгаа шүү. Тэгэхээр бас энийг анхаараарай. 7-д нь бол энэ цусан дах сахарын хэмжээ ихсэх гэж. Ер нь ингээд одоо сахартай болчлоо, одоо чихрийн шижинтэй болчлоо гэл ингээл янз янзын ингээл зөөрүүд хэлж байгаа хүмүүс бол байдаг. Тэгэл эмчилгээ хийх гээл янз янзын эмчилгээнүүд хийх гээл юм уу, жоохон дасгал хөдөлгөөн хийх гээл эрүүл мэндийн зөвлөгөө өгөөл хоолны дэглэмийг өөрчлөх гэхээр нөгөө нэг сахартай гэл ингээл бие чагнцсан улсууд л одоо 50-60 настай хүмүүс бол маш их үйж идэг ш. Тэгэхээр энэний эхлэл бас хэдэн наснаас эхэл тавигддаг вөхөр 40 наснаас эхлээл тавигдаад эхэлсэн байж идэг. Ер нь анхаарч байхгүй бол энэ архаг өвчний эхлэл бол манай монголчуудын хувьд бол 40 наснаас эхлээд ер нь тавигдаад эхэлж идэг шүү. Тэрнийг бас анхаараарай. Тэгэхээр энэний цааш шалтгаан бол одоо энэ даалгаврын цусан сахарын хэмжээ ихсдэг асуудлуудын чинь цааш шалтгаан бол энэ хоолны дэглэм. Тэгээ хийдэг чихэрлэг хүнсний бүтээгдэхүүн идэж уудаг иймэрхүү асуудлуудтай байгаад байна. Тэгээ дээрээс нь дасгал хөдөлгөөн хийдгүү, зүрх судасны үйл ажиллагаа алдагдсан. Иймэрхүү байдлаас бол болж идэг шүү. Тийм учраас аль болохоор ингээд зөв зохистой хоол унд сайн идэж явах хэрэгтэй. Тогтмол цагт баг хэмжээтэй хоолж явах хэрэгтэй. Дээрээс нь дасгал хөдөлгөөн гэдэг юмыг 40 наснаас эхлээд бол амьдралдаа бол байнгын хийж явах хэрэгтэй гэдгийг бол анхаарах хэрэгтэй. 8-д нь бол энэ ходоод гизний хямрал гэж байна. Тэгэхээр энэ 40 наснаас эхлээд бол таалангуяа бас энэ хүмүүсийн өтгөн хатаад бол эхэлсэн байждаг. Тэр ингээ өтгөн хатдаг хүмүүст бас өгсөн зөвлөгөө өгчээсэн тэр дугаарыг бас үзэж асуулт тавьж байгаа. Бас надад тэр дугаарыг сонсоод бас надад ирж үзүүлж байгаа хүмүүсийн дийлэх нь 40-оос дээш насных л байж шүү дээ. Тэгэл энэ наснаас эхлээл энэ өтгөн тогтмол бийцэхгүй, өдөртөө нэг бийцэхгүй, аль нэг 2 юм уу 3 хоногтой нэг бийцдэг. Зарим нь 7 хоногтой, зарим нь бүр 10 хоногтой хүртэл бийцэхгүй, өөрөөрөө бийцэж чадахгүй, хүн дээр бийцэж чаддгүй.
заавал нөгөө клизм тавьж эсвэл нөгөө туулгах үйлдэлтэй энэ бэлтгэл хэрэгжилж ажил ингээл хүндэрдэг болцсон. Иймэрхүү хүмүүс бол ингээл 40-оос дээш насных л байж байгаа. Тийм учраас энийг бас анхаарах хэрэгтэй. Аль болохоор тогтмол зөв хооллож сурах хэрэгтэй. Өөрийнхөө эрүүл мэндэд бас анхаарч явахгүй бол зарим хүмүүс бол нэг хит орой иддгээсээ болоод өтгөө хаталтанд бас хүртэж идэг. За тэгээд халуун ногоо, арх дарсны хэрэглээ хит өндөртөө. Тэгээд дээрээс нь сэтгэлийн тавгүй байдал, энэ стресс бухимдалч гэдэг юм уу. Тэгээд нойр сэрвэлздэг гэл ингээл янз янзын асуудал нөгөө хий аривдах нөхцөлийг л бүрдэлдүүлж идэг. Тийм учраас эн чинь явандаа ингээд өтгөө хаталт. Тэгээд эмэгтэйчүүдэд нөгөө сарын хэмжээний хямрал гэл олон зөөврөөр бол илэрж идэг. Тэгэхээр энийг бас анхаарах хэрэгтэй. Өчөөс дээш насных нь бас нэг ингээд бас ядраад байна, бие сулдаад байна. Ерөөсөө ямар ч ажил хийх хэрч хүчгүй болцоод байна гэдэг. Энэний цааш шалтгаан бас олон жил хоримтлагдж явсан энэ стресс бухимдал гэдэг юмны бас шалтгаан байж идэг. Энийг бас анхаарах хэрэгтэй. Зарим хүмүүс одоо өөртөө таарахгүй, тохирохгүй, өөрийнхөө хүсээгүй ажлыг ингээл удаан хугацаанд хийж явсаар байгаа л тэрнээсээ болоод ингээл бухимдаад явж идэг. За зарим хүмүүс ингээл ажлын хит ачаалал дарагдаад сайхан амарч чадахгүй, өөрийгөө одоо сэргээх тийм юм хийж чадахгүй. Иймэрхүү байдлаасаа болоод хит их сэтгэлийн дарамттай, бухимдалтай болоод явцсан байж байгаа. Энд чинь ингээд хоримтлагдж явсаар 40-оос дээш насныханд бол голцоо ингээд ирч хүч унах. Ерөөсөө ингээл би ядарч сулдах, сайн унтаж амарч чадахгүй байх, ажилдаа ирч хүчгүй болох гэл олон ядарсан архаг ядаргааны зөөврүүд энэ үеэс бас тавигдаад эхэлж байдаг шүү. Энийг бас анхаараарай. Аль болохоор стресс бухимдалтай байдаг зүйл байвал тэрнээсээ ангижрах хэрэгтэй. 40-оос дээш насныхан гэдэг чи одоо бол ингээл нэг 20-30 настай үе шиг өөрийгөө даачлал бас хитэг зүтгээл ажиллаад байхаас илүү өөрийнхөө тааламжтай, таатай би одоо ямар орчинд яаж ажиллавал сайхан байна. Тэрнийгээ бас ойлгож мэддэг болсон ийм нас шүү дээ. Тэгэхээр бас энийг бас анхаарах хэрэгтэй. За тэгээд аль болохоор ингээд өөрийнхөө бас сэргээх ийм зүйлсүүдийг нэг хобби, дуртай зүйлсээ хийх гэдэг ч юм уу. Тодорхой хэмжээний бас нэг цагийг өөртөө зориулж, зөвхөн өөртөө зориулж өөрийгөө сэргээх ийм зүйлд өөрийгөө бас зориулж байгаарай гэж хэлмээр байна. За тэгээд хамгийн сүүлд нь энэ 10 дахь асуудал бол энэ 40-оос дээш насныханд бол энэ булчин сулрах гэдэг асуудал бол илрээд эхэлсэн байж байгаа. Тэгэхээр яг нэг 20-30 наснда нэг бодисын солилцоо өндөртэй, дээрээс нь бие махбодыг өсөж төлжж идэг энэ нас л та. За ер нь бол ингээд нэг 25 нас 30 нас гэх хүртэл одоо бие махбод бүрэн гүйцэтгэн төлжөөд. За тэгээ 30-аас 40 насныхоо хооронд тэр байдлаа ингээд хадгалаад тэгээд амьдралын одоо идэвхтэй хэв маяг байхгүй, дасгал хөдөлгөөн байхгүй, булчингийн үйл ажиллагаа сайжруулах одоо дасгал хөдөлгөөн хийхгүй байх юм бол 40-оос дээш насныханд бол энэ булчингийн алдагдалт орж эхэлдэг. Тэгэл хөл гар нь ингээл нарийсаад эхэлж идэг нэг цондгор гизтэй нарийнхан үе мөчтэй нарийнхан хөл гартай ингээл иймэрхүү анх нар ч юм уу залуучууд одоо 40-оос дээш насныханд бол их болчиход биш үү те. Тэгэхэд эн чинь бол ер нь ингээд булчингийн алдагдалт ороод эхэлж идэг нас. Тийм учраас аль болохоор булчингаа хөгжүүлэх дасгал хөдөлгөөн энэ насанд идэвхтэй хийж явах хэрэгтэй. Хит их булчингаа хөгжүүлэх дасгал хийж байна гэж богино хугацаанд одоо булчингаа хөгжүүл томруулах гэдэг хасаа илүү аль болохоор удаан хугацаанд удаан хугацааны турш тогтмол дасгал хөдөлгөөн хийж булчингийн дасгал хөдөлгөөн хийж булчингаа сайн хөгжүүлж байгаарай. Энэ чинь бол зүрх судасны үйл ажиллагаа, цаашлаад энэ зүрхний шигдээс, тархины цус сарвалт гэдэг юм олон төрлийн өвчлөөс бас аврах, урьдчилан сэргийлэх ийм бас сайн талыг бас бүрэлдүүлж идэг шүү. Тийм учраас энийг бас анхаараарай. Аль болохоор 7 хоногт 3-аас 4 удаа фитнест явдаг юм уу? Ямар нэгэн одоо энэ булчин хөгжүүлэх дасгалыг бол заавал хийж хэвшээрэй. За тэгэхээр өнөөдрийн ярих миний сэдэв бол энэ хүрээд ер нь бол өндөрлж байна. Тэгэхээр аль болохоор энэ 40-оос дээш насныханд юун дээр би анхаарах ёстой юм, юуг би одоо чухалчилж авч үзэж явах ёстой юм гэдгийг бас нэг тодорхой хэмжээнд ойлгож авсан байхаа гэж би бодож байна. За тэгээд өнөөдрийн дугаарыг анхаарч сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдрийн ярьсан сэдэвтэй бас санал сэтгэл ямар байна, нийлж байгаа асуудал юу байна, энэ дээр нэмж бас бусдаа бас анхааруулж хэлэх асуудал бас юу байна, санаа сэтгэл юу байна, тэрнийг комент хэсэгт бас бичээд үлдээгээрэй. Тэгээд дараагийн дугаарт бас ямар зөвлөгөө мэдээлэл авмаар байгаагаа бас комент хэсэгт бас бичээрэй.
За тэгээд цаашдын бас зөвлөгөө мэдээлэлтэй маань хамт байхыг хүсвэл сувагт маань subscribe дарж бас дагаарай гэж та бүхнээсээ хүсэж байна. Анхаарал тавьсан та бүхэндээ маш их баярлалаа.